сайн байцааны нөхцөл хүчтэй өнөөдөр та бүхэнд 6-аас 12 насны хүүхдийн хөгжил, эерэг хүмүүжлийн арга, харилцааг хэрхэн дэмжих талаар мэдээлэл хүргэхээр бэлдээд ирсэн байна. За 6-аас 8 насны хүүхдийн хөгжлийн үе шатны талаар цогцхон дуртаад явчих. За сургуульд орох гэдэг нь энэ насны хүүхдүүдийн хувьд маш том өөрчлөлт байдаг. За энэ насны хүүхдүүдийн хувьд одоо том ертөнцтэй тогтмол харилцах боломжийг олгодог байна сургуульд орох гэдэг байна. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр цэцэрлэг тогтоо хүүхдүүд маань зөвхөн үеийнхээ хүүхдүүдтэй багштайгаа харилцаанд ордог гэсэн бол сургуульд орсноор ангийнхаа хүүхдүүдтэй болон хичээл ордог олон багш нартай харилцаанд орох шаардлагатай болно. Мөн дэд ангийнхаа хүүхдүүдтэй ч гэсэн харилцаанд орж маш олон одоо нийгмийн бүлгүүдтэй харилцаанд орж эхэлдэг гэсэн үг. За энэ насанд гэр бүлээсээ хараад бос байх, сургууль дээр илүү их цагийг өнгөрөөх, найз нөхөрлийн харилцаа тэдэнд маш чухал болж эхэлдэг байна. За та бүхэн мэдж байгаа бие билдер одоо нийгэм болон оюун санааны чадрууд нь маш хурдан хөгжиж идэг. За хүүхдийн хувьд найз нөхөрлөл, хичээл сургууль, спорт гэх мэт амьдралын бүхий салбарт одоо өөртөө итгэх итгэлийг одоо бий болгох хамгийн чухал үе шат нь энэ 6-аас 8 нас байдаг байна. За тэгвэл 9-11 насны хүүхдүүдийн хөгжлийн үе шат ямар байдаг вэ гэхээр одоо таны одоо гэр бүлээсээ хараад бас болоод эхэлсэн байгаа тийм үү? Найз нөхөдөө сонирхож байгаа одоо найз нөхөдөө цагийг өнгөрөөх нь илүү болж байгаа гэдэг нь маш тодорхой илэрч гарч ирж байдаг. За энэ насанд мөн эрүүл нөхөрлөл нь таны хүүхдийн хөгжилд маш чухал байдаг. Гэвч одоо үе тэнгийнхнээс нь ирдэг дарамт чахалт муу адил маш хүчтэй болж эхэлж идэг. За өөрийгөө сайнаар мэдэрдэг, одоо өөрийгөө бусдаас илүү дээгүүр мэдэрдэг хүүхдүүдийн хувьд үе тэнгийнхний сөрөг дарамтыг эсэргүүцэж өөртөө илүү сайн сонголт хийх чадвартай болж хөгжиж идэг. За энэ насанд хүүхдийн бие билдэр одоо хүүхдийн бие даасан байдал, өсгийн зэрэгцээ одоо үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлах хамгийн чухал үе шат байдаг. Түүнчлэн бэлгийн божилтын одоо үе шатууд эхэлж байгаа учраас ялангуяа охтод төрүүлж эхэлж одоо мэдрэгддэг байна. За тэгвэл 6-аас 8 насны хүүхдийн сэтгэл хөдлөл одоо нийгэмшлийн одоо өөрчлөлтүүд яаж явагддаг вэ гэхээр одоо эзэх гэр бүлээсээ мэдээж хараад бос байдлыг хүсч илэрдэг. Ирээдүйн тухай одоо бодож эхэлдэг. Өмнө нь хүүхдүүд маань цэцэрлэгт байхдаа одоо өнөөдөр ийм хийсэн, одоо өнөөдөр ийм болсон гэд зөвхөн өнөө маргаашхаа асуудлуудыг боддог байсан бол сургуульд орсноор одоо ирээдүйн талаарх ойлголттой болж эхэлдэг. Одоо сарын дараа юу болох вэ? Жилийн дараа бид 2 дугаар ангид орно гих мэтчлэн ирээдүйн талаар ойлголттой болж эхэлдэг байна. Хамгийн чухал нэг өөрчлөлт нь дэлхийн ертөнцид өөрийгөө ямар байр суурьтай байгааг илүү их сайн ойлгож эхэлдэг байна. Дэлхийн ертөнц гэдэг маань маш том зүйл юм байна. Маш олон хүмүүс байд юм байна. Маш олон төрлийн мэрэгчлүүд байд юм байна. Тэр дунд би зөвхөн хамгийн жижигхэн нэг хүүхэд юм байна гэдэг. Тийм өөрийнхөө байр суурийг аюул сайн ойлгож эхэлдэг байна. За нөхөрлөл багаар ажиллах одоо тал дээр анхаарч одоо суралцаж эхэлдэг байна. Энэ маань нөхөрт багаар ажиллах чадварын хамгийн ихний суурь тавигддаг гэсэн. За найз нөхөдтэй таалагдж хүлээн зөвшөөрөх тийм одоо хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж эхэлдэг байна энэ насны хүүхдүүд. За тэгвэл 9-11 насны хүүхдүүд одоо нийгэмшлийн өөрчлөлтүүд нь ямар байдаг вэ гэхээр одоо илүү хүчтэй, илүү төвөгтэй нөхөрлөл, үе тэнгийн харилцааг бий болгож эхэлдэг байна. Одоо илүү нарийн одоо сэтгэлдээ юу бодож байгаа хуваалцдаг тийм найз нөхөрлөлийн харилцаа үүсэж эхэлнэ гэсэн үг. За энэ үед мөн үе тэнгийнхний дарамтыг илүү их мэдэрч эхэлж идэг байна. За бэлгийн одоо бойжилт ойртох тусам одоо өөрийн биеийг илүү сайн мэддэг болдог. За биеийн төр төрх өөрчлөгдсөнтэй холбоотойгоор одоо хид их болон хид бага хооллох энэ хооллолтын асуудлууд энэ наснаас эхэлдэг байна. 9-11 наснд эхэлдэг байна. За 6-аас 8 насны хүүхдүүдийн одоо эргцүүлэн бодох болон суралцах тал нь ямар хөө байд юм бэ гэвэл оюун ухаан нь маш хурдцтайгаар хөгжиж эхэлж идэг. Та бүхэн мэдж байгаа тийм ээ. Одоо анх сургуульд орохдоо уншиж бичдэг хүүхдүүд бол цөөхөн штэ. Тэгэхээр уншиж бичиж сурна. 1-10-ийн дотор тоо сурна, нэмж хасаж сурна гэд оюун ухааны маш
хүнд хэцүү концепцүүдийг ойлгож суралцаж эхэлж идэг. За аливаа ямар нэгэн одоо шинээр суралцсан зүйлийг дүрслэн тайлбарлах чадвартай болж одоо өөрийн одоо бодол мэдрэмжээ илэрхийлэх чадвартай суралцаж эхэлж идэг байна. За өөртөө бага анхаарал хандуулж бусдад илүү санаа тавих, бусдад илүү санаа тавьж байгааг илэрхийлэх байдлаар одоо энэ эмпати гэдэг зүйл үүсэж идэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр эмпати гэж яг юу гэсэн үг вэ гэхээр бусдыг инэрх, одоо өөрийгөө бусдын оронд тавьж мэдрэх энэ одоо зүйлийг эмпати гэж нэрлэдэг байна. Энэ эмпатийн хөгжил энэ насанд эхэлдэг байна. Одоо эмпати маш сайн хөгжснөөр одоо инэрэнгүү зөөлөн хүүхэд болж төлөвшж идэг байна. За харин 9-11 насны хүүхдийн одоо эргцүүлэн бодох болон суралцах чадвар нь ямар байдаг вэ гэхээр сургуульд илүү агсан түвшний мэдлэг эзэмшиж эхэлж идэг. Та бүхэн мэдж байгаа. 1 2 дугаар ангид уншиж бичихийг заалгаж исэн бол одоо математикийн хичээл дээр илүү нарийн гүнзгий одоо мэдлгүүдийг эзэмшиж эхэлнэ. Одоо Монголын хичээл дээр илүү одоо зохион бичлэг гэх мэт илүү нарийн төвхтэй зүйлүүдийг сурч эхэлж идэг. Мөн гэр бүлээсээ илүү хараад бас болж идэг. Одоо мэдээж өсгийн хэрээр, өсвөр насндаа ойртохын хэрээр одоо би ч бие хүн юм байна гэдгийг мэдэрч эхэлж идэг байна. За бусдын үзэл бодлыг илүү тодорхой харж эхэлдэг. Одоо энэ хүн одоо ямархуу үзэл бодолтой хүн бэ? Энэ яг миний юм найз одоо юу гэж бодож байна? Ямар санаатаагаар энийг үгийг хэлж байгаа вэ гэдгийг илүү нарийн одоо харж эхэлдэг байна. За анхаарлаа төвлөрүүлэх чадвар мэдээж одоо маш уртцтайгаар хөгжиж одоо анхаарлын багтаамж, одоо анхаарлын төвлөрөлтийн хугацаанд уцсаж идэг байна. За 6-аас 8 настай хүүхдүүдийг хүмүүжүүлэх эерэг аргуудын талаар дурдъя. За хүүхдтэй хайр халамжаа одоо байнга мэдрүүлж явах хэрэгтэй. Түүнийг одоо амжилт ололтыг алдалгүй урамшуулж авах хэрэгтэй. Би та бүхэнд энийг урд нь дурдж ирсэн баг. За энэ амжилтыг урамшуулах гэдэг маань маш одоо чухал зүйл байна. За хүүхдтэй үүрэг хариуцлага гэж юу болох талаар одоо үлгэрлэн төлөвшүүлж эхэлж авах хэрэгтэй байна. Жишээ нь гэрийн ажилдаа туслуулах мэдээж энэ гэрийн ажил маань өөрийнх нь насанд таарсан байх хэрэгтэй. 6-аас 8 насны хүүхдүүд мэдээж хоол хийгээд одоо хувц угаад чадахгүй. Тийм учраас одоо жижигхэн одоо аяг тавгаа хураах, аяг тавгаа угаалгаж эхэлж болно, тийм ээ. За хүүхдтэйгээ байнга ярилцаж байх хэрэгтэй. Жишээ нь сургуулийн талаар, найз нөхдийн талаар ойрын ирээдүйд одоо юу болох талаар нь ярилцаж байх хэрэгтэй. За бусдыг хүндэтгэх талаар бас ярилцаж байх хэрэгтэй. Бусдад туслах хүсэл одоо үйлдэлийг нь маш сайн урамшуулж авах хэрэгтэй. Та бүхэнд хэлсэн те одоо энэ насанд эмпати үүсч хөгждөг. Тийм учраас бусдад туслах хүсэлтэй байдаг, маш их хүсэлтэй байдаг. Энэ хүслийг нь маш сайнаар урамшуулж магтаж авах хэрэгтэй байна. За хүүхд бие даан одоо биелүүлж болох зорилтыг нь өөртөө тавих туслах хэрэгтэй. Одоо жишээлбэл 1-ээс 10-ын дотор маш сайн бодож сурнаа гэдэг зорилтод өөртөө тавихыг нь одоо сэтэлжүүлж өгч түүнийг нь дэмжиж авах хэрэгтэй гэсэн үг. За хүүхдтэй нь одоо зорилготой хүрэх юм бол бахархлын үгийг одоо сонсохоос одоо бахархлын үг одоо миний аав нь хүүгээрээ бахархаж байна гэж хэлхийн оронд одоо миний хүү өөрөөрөө бахархаж гин үү? Чи өстө мундаг байна. Миний хүү өөрөөрөө бахархах хэрэгтэй гэх сэтгэлдлийг төрүүлж өгөх хэрэгтэй. За эцэг эхчүүд хүүхдийнхээ одоо сургуулийн үйл ажиллагаанд маш сайн идэвхтэй оролцож авах хэрэгтэй. Одоо хүүхдийнхээ багштай уулзж авах хэрэгтэй. Хүүхдийнхээ хичээлийн зорилго ямар үр дүнд хүрэх гэж байгааг маш сайн ойлголцож нэг ойлголцолд хүрсэн байх хэрэгтэй гэсэн. За сургууль болон эцэг одоо хэрхэн хамтарч ажиллаж хүүхдээ амжилттай одоо суралцах талаар байнга ярилцаж авах хэрэгтэй. За хүүхдээрээ бусдыг одоо хаалгаар түргүүлж оруулах одоо гэрийн даалгавраа бүрэн хийж дуусгасны дараа тоглож болно гэх мэтэр одоо төвчээртэй байдлыг төлөвшүүлж өгөх хэрэгтэй. Одоо жишээл миний хүү хүлээж байгаараа эхлээд ахмад настай хүн орноо. За миний хүү хүлээж байгаараа эхлээд эмэгтэйчүүд орноо. Гих зэргээр юмд төвчээртэй хандах тэр хандлагыг нь одоо төлөвшүүлж өгөх хэрэгтэй гэсэн үг энэ насанд. За маш ойлгомжтой дүрм тогтоох хэрэгтэй. Би өмнө хэлжсэн тийм. Жишээ нь хэм бол одоо ямар хугацаагаар телевиз үзэж болох вэ? Зургт үзэж болох вэ гэдгийг маш сайн ярилцаад тэр дүрмээ маш сайн дагж авах хэрэгтэй гэсэн.
жишээлбэл одоо ямар хэдэн цагт унтчих хэвтэй юм. Одоо хэр хугацаагаар телевизэд хэр хугацаагаар уцаар тоглож болох вэ гэдгийг маш сайн нарийн дүрм тогтоогоод түүнийгээ одоо хэрэгжүүлж явах хэрэгтэй гэсэн үг. За гэр бүлэрээ цагийг маш сайн өнгөрүүлж явах хэрэгтэй. Хөгжилтэй өнгөрөөх тийм одоо аргуудыг олох хэрэгтэй гэсэн үг. Одоо жишээ нь ширээний тоглоомууд байдаг тийм шатар даан, монопол гэх мэт тийм гэр бүлэрээ тоглож болохоор тоглоомуудыг одоо тоглож авах хэрэгтэй гэсэн үг. Гэр бүлэрээ цагийг маш зугаатайгаар өнгөрүүлж авах хэрэгтэй гэсэн үг. За хүүхдээ буруу зүйл хийхэд нь одоо шийтгэж одоо өөрийгөө буруугаар одоо муугаар бодуулахын оронд одоо аль болох сахилга баттай байлгах талаар нь одоо сурган одоо юу хийж болох вэ, юу хийж болохгүй вэ гэдэг талаар маш сайн ярилцаж авах хэрэгтэй. Одоо маш сайн жишээнүүд гаргаж ярилцаж авах хэрэгтэй. Одоо жишээлбэл ямар нэгэн байдлаар хүүхэд маань буруу зүйл хийвэл энэ зүйлийн оронд одоо ингэж хийсэн бол хэрэгтэй байх юм аа. Ингэж хийх нь зөв гэсэн үг ээ гэх байдлаар жишээнүүд гаргаж сайн ярилцаж авах хэрэгтэй. Одоо хүүхдийнхээ сайн зан чанарыг одоо маш сайн урамшуулж байх хэрэгтэй. Одоо хийсэн үйлдэлийг нь урамшуул, тийм ээ. Одоо үйлдэлийг нь бас шүүмжлэхгүй байх хэрэгтэй. Энэ үйлдэл маань хийсэн үйлдэл маань буруу юм аа. Тэрнээс миний хүү санаа зөв байлаа. Өөрөөр хийх ёстой гэдэг байдлаар хандах ёстой. За хүүхдтэй нийгмийн бусад бүлгүүд одоо хүүхдтэй нийгмийн бусад бүлгүүд буюу одоо дугуйлан клубуд хамрагдах тэр байдлыг нь маш сайн урамшуулж зоригжуулж өгөх хэрэгтэй. Энэ маань нийгмийн харилцаанд чөлөөтэй ороход нь маш чухал нэг чадварыг суулгаж өгнө гэсэн үг. За тэгвэл 9-11 настай хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд одоо юу гэдэг вэ гэхээр хүүхдтэйгээ байнга цагийг өнгөрөөх хэрэгтэй. Мэдээж энэ насны хүүхдүүд маань одоо гэр бүлээсээ холдож идэг учраас хүүхдтэйгээ маш сайн цагийг өнгөрүүлж авах хэрэгтэй. Одоо түүнтэй найз нөхөд ололт амжилт тий ямар бэрхшээл тулгарх талаар аюул сайн ярилцаж авах ёстой гэсэн үг. За хүүхдийнхаа сургууль болон багштай байнга холбоотой байх хэрэгтэй. Хүүхдтэй одоо өөрөөр нь зөв бурууг нь ялгах тэр чадварыг нь суулгаж өгөх хэрэгтэй. Одоо жишээл хүүхдтэй нь ямар нэгэн зүйлийг найзтайгаа хамт хийя гэж танд хүсэлт тавих юм бол одоо жишээлбэл за тэгвэл энэ зүйлийг яаж хийвэл зөв юм бэ? Яавал буруу болох юм бэ гэдэг талаар маш сайн ярилцаж зөвлөгөө өгч авах хэрэгтэй гэсэн үг. За хүүхдийнхээ хамгийн сайн найзын одоо эцэг эхтэй танилцаж хүүхдийн талаар мэдээлэл солилцож ярилцаж авах хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд маань илүү дотн харилцаатай болно. Мөн хүүхд маань ямар найзтай юу хийгээ яваад байгаа гэдэг талаар илүү их мэдээлэлтэй болно гэсэн. За хүүхдээрээ гэр цэвэрлүүлэх одоо амархан тийм хоол хийх гэх мэт одоо аж ахуйн ажлаар дамжуулан одоо хариуцлагын ойлголтыг зааж өгөх хэрэгтэй. Одоо жишээл миний хөө чи хагасаа өдрийн өглөөний цай бэлтэх хэрэгтэй шүү. Энэ бол чамд хариуцуулж өгч байгаа ажил байгаамаа гэх мэтээр ойлгуулад маш сайн тайлбарлаж ойлгуулад бидан хийлгэж хариуцлагын мэдрэмжийг одоо төрүүлж хөгжүүлж өгөх хэрэгтэй гэсэн үг. Хүүхдээрээ одоо өөрөө нь зориг тавиулж түүндээ хүрэхэд нь туслах хэрэгтэй. Түүнийг одоо эзэмшихийг хүсч буй ур чадвар чадварынхаа талаар болон одоо тэдгэрийг хэрхэн хөгжүүлэх талаар одоо бодоход нь урамшуулж өгөх хэрэгтэй. Одоо тэр бодох үнцийг нь тавьж өгөх хэрэгтэй гэсэн үг. За мөн адил тодорхой одоо 6-8 насны хүүхдүүдтэй адилхан тодорхой дүрм тогтоон одоо түүнийг мөрдүүлж авах хэрэгтэй. Одоо эцэг их багш том хүний дэргэд том хүмүүс дэргэдэнд байхгүй байх тохиолдолд одоо ганцаараа байхдаа хүүхд ямар байгаасаа гэж хүсэж байна. Одоо тэр талаараа ярилцаж зөвлөгөө өгч авах хэрэгтэй. Хэрэг та тогтоосон дүрмийг одоо дүрмийнхаа талаар одоо тэр яагаад тогтоох болсон тэр шалтгааныг нь тайлбарлаж өгөх юм бол хүүхд маань тухайн дүрмийг одоо мөрдөх нь илүү хүүхдэд ойлгомжтой байх болно. За хүүхэд өөр тавьсан зорилт болон зөв зүйлийг хийсэн тохиолдолд одоо аав нээж нь хүүгээрээ бахархаж байна гэж урамшуулж өгөх хэрэгтэй. Мөн адил чи өөрөөрөө бахарх хэрэгтэй шүү. Чи ийм зүйлийг ингэж хийлээ. Өөрөөрөө бахархаарай гэж хэлэх гэх мэтээр урамшуулж өгч авах хэрэгтэй.
хүүхдээ өдөр бүр одоо ном уншихыг нь дэмжиж өгөх хэрэгтэй. Түүнтэй гэрийн даалгаврыг нь одоо даалгаврын талаар маш сайн ярилцчих хэрэгтэй байна. За хүүхдтэйгээ одоо илдэг үнэнч байж гэр бүлэрээ аливаа зүйлийг хамтдаа хийж хэрэгтэй. За бэлгийн божилтын үеийн одоо биеийн болон сэтгэл хөдлөлийн одоо өөрчлөлтийн талаар хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй. За одоо тэгвэл та бүхэнд хүүхдтэйгээ хэрхэн одоо харилцаагаа сайжруулж болдог вэ гэдэг талаар хитэн зөвлөгөө өгье. Өдрөө хэрхэн өнгөрөөсөн талаар сонирхон асууж авах хэрэгтэй. Таны хүүхэд одоо таныг одоо ярьж байгаа зүйлийн талаар амар идэвхтэй сонсож байгаа гэдэг мэдрэмжийг авах хэрэгтэй. Бас анхааралтай одоо сонсож байгаа гэсэн тэр одоо мэдрэмжийг авч авах хэрэгтэй гэсэн үг. Одоо хүүхдтэйгээ харилцан ярих хэрэгтэй. Харилцан ярихаас биш одоо хүүхд руугаа яриад иж болохгүй. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хүүхдийнхээ ярьж байгаа зүйлийг ч гэсэн маш сайн сонсож авах хэрэгтэй гэсэн үг. Анхааралтай сонсож авах хэрэгтэй. За хүүхдээсээ тийм үгүй гэсэн хариулт өгөхөөс одоо зайлсхийсэн тийм асуултуудыг асууж авах хэрэгтэй. Илүү боловсронгуй асуулт асууж авах хэрэгтэй гэсэн үг. Одоо жишээлбэл та өнөөдөр миний хүү хоолоо идсэн үү гэд асуулаа гэж бодоход үгүй гэж хариулах юм бол одоо энэ маань харилцааг сайжруулах арга биш болно гэсэн үг. Өнөөдөр миний хүү ямар хоол идсэн бэ? Тэр хоол нь амттай байсан уу гэж асуух хэрэгтэй. Одоо тэр хоол нь чамд ямар санагдсан бэ гэх мэтчлэн одоо асуултуудаа илүү гүнзгий нарийн болгож асууж авах хэрэгтэй. Энэ маань энгийн одоо жижигхэн юм шиг боловч хүүхдүүдтэйгээ харилцааны маш чухал аргуудын нэг байдаг. За өглөө өрөөдөө хөргөж өгч авч явахдаа та бүхэн мэдж байгаа тийм ээ. Маш их төвчрээтэй байгаа. Энэ цаг хугацааг бас ашиглан хүүхдүүдтэйгээ бас илэн далангуй ярилцах одоо тэр одоо боломж олж гин гэсэн үг бидэнд. Одоо жишээлбэл төвчрийн дунд бид нарт одоо ярих юм болтдоггүй бол одоо та бүхэн түрүүн одоо өмнө гарсанчлан одоо тийм үгүй гэдэг хариултнаас зайлсхийсэн асуултуудыг асуугаад авчиж болно. Асуултуудыг асуугаад тухайн хариултан дээр нь сэтгэлдлүүдээ хилжиж болно гэсэн үг. За хүүхдээ сонсохдоо зөвхөн чихээрээ биш одоо бүхэл бие сэтгэлээрээ сонсож байгаа хэрэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд тантай одоо юм ярих гад ирэхэд ятгатаа нүд рүү нь хараад анхааралтай сонсож байгаа хэрэгтэй гэсэн үг. Ихэнхдээ эцэг эхчүүд маань яадаг вэ гэхээр ээжээ би танд хэлэх юм байна, ааваа би танд хэлэх юм байна гэж хүрээд ирэхэд эцэг эхчүүд маань за хэлээрээ сонсож гин гэд уцаараа оролдоод ч юм уу хоолой гэж юм уу зогсчдөг. Энэ маань одоо эсрэгээрээ хүүхдтэйгээ харилцах харилцааны одоо нэг хаалт үүсгэж эхэлж байдаг гэсэн үг. Хүүхдтэйгээ харилцаж байхад хүүхдийнхээ сэтгэл хөдлөл болон бие хилэмжийг маш сайн анхаарч авах хэрэгтэй. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хүүхд одоогоор илэрхийлж чадахгүй ямар нэгэн тэр мэдрэмжүүд хүүхдэд төрсөн байж болно. Тухайн тэр мэдрэмжүүдийг маш сайн анхааралтай ажиглаад одоо илрүүлж авах хэрэгтэй гэсэн үг. Илрүүлж лавлаж асууж авах хэрэгтэй гэсэн үг. Одоо жишээлбэл маш гонигтай мэдрэмж хүүхдэд төрсөн байгаа байдлыг эцэгчүүд анзаарж олоод ямар одоо яагаад гонигтай байгаа гэдэг талаар ярилцаж болно. Тухайн хүүхэд тухайн тэр мэдрэмжээ ойлгохгүй илэрхийлж чадахгүйгаас болж бас харилцааны хан босдог. За ярилцаж байхдаа аль болох хүүхдээ буруутгахаас зайлсхийн илүү их мэдээлэл цуглуулж авах хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр хүүхдийнхаа талаас одоо ярьж байгаа зүйлсийг хүлээцтэйгээр маш сайн сонсож авах хэрэгтэй гэсэн үг. Шүүмжлэхээсээ урдаар маш сайн мэдээллийг хүлээж авах хэрэгтэй гэсэн үг. Маш сайн мэдээллийг авсны дараа эсрэг одоо хариуд нь одоо заавар зөвлөмж өгч болно. Мөн яг найз нөхөр шиг нь сонсож болно гэсэн үг. За хэрв хүүхдэд ямар нэгэн асуудалтай тулгарвал тухайн нөхцөл байдлыг хүүхдийнхээ өнцгөөс харж одоо хүүхдийнхээ нүдээр харах гэж хичээж авах хэрэгтэй. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр тухайн тэр асуудлууд маань танд одоо ямар ч одоо хэцүү зүйл биш байж болно. Эсвэргээрээ за би 6 настай хүүхэд байсан бол энэ асуудал ямар надад мэдрэгдэж болох вэ? Би 11 настай хүүхэд байсан бол ямар байдлаар мэдрэгдэж болох вэ гэдэг талаар сайн хэцүүлж бодож авах хэрэгтэй гэсэн үг. За хүүхдээ ямар нэгэн асуудлын одоо шийдлийн талаар идэвхтэй бодоход нь урамшуулж авах хэрэгтэй. Өнөөх өстөө мундаг байна. Энэ асуудлыг ингэж шийдэх талаар ямар сайн бодоо вэ гэх тээ урамшуулж ярилцаж авах хэрэгтэй байна. За
За та бүхэн анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхэн санаж байгаа бол одоо эцгийн урал дээр хэлжсэн. Энэ манд бидний одоо төлөвлөгөөт эцэг эхчүүдтэй хүргэж байгаа төлөвлөгөөт сургалтуудын нэг байгаа. Та бүхнээсээ утахгүй дараачийн сургалтаар одоо ямар хуу төрлийн мэдээлэл авахыг хүсэж байгаа вэ? Ямар төрлийн сургалт авахыг хүсэж байгаа вэ гэсэн асуулгыг утахгүй та бүхнээсээ одоо Google формоор авна. Тэр асуулгад та бүхэн идэвхтэй оролцоорой. Хамтарч ажилдагт үргэлж талархаж явдаг шүү. Асуух зүйл, лавлах зүйл байгаа бол миний утсаар холбогдож болно. Ангийн багшаараа дамжуулан надтай холбогдоод асууж зөвлөдөх зүйлээ үл чөлөөтэй над руу хандж болно шүү. За та бүхэн цаг гарган сонссонд маш их баярлалаа.